Сайн манайхаа яаж байгаа вэ? Өнөөдөр бичлээ хүнс цуглуулад эрүүл мэндийн сайн олъё гэж. Тэгээ бас дээс салаад за одоо эхэлье. Энэ сайн бүтээгдэхүүнүүдийг хийхгүй бол та нар муу хүн болоод бас жоохон хүн болно шүү. Начигээ юм там балаарай за. Энэ бас пандар, энэ салааны навч өгсөй, йогурт, гүнжи өр, ийм зүйл хийхдээ самар бас хийхдээ. За одоо эхлэе би нохоогоо угаацгаая. Өнөөдөр ээжтэй би хамт хэлцэг болсон. Тэгтээ юу ч тоохгүй байна. За пандараа угаачлаа. Одоо ингээл ингэсийг энийг нарахж байгаа гэж. За болчлаа. Гиний шараатай газраас авдаг. Яагаад гэвэл ургуулдаг юм. Таны мэддэг мэддгүй хүмүүс нь би асууж байгаа шүү заяа. Харин бид нар бол мэддэг, бүгдээрээ мэддэг хүм. Энэ отыг мэддэг. Таны мэддэггүй ингэж байхгүй л те. Үгүй. Одоо үгтэйгээ угаая. Чи угаах илүү. За одоо би гутгана. Салаатны навч өгцгий. Нээчилж их бол би гутгаж чаддаггүй гараараа. Би бэлээ өмссөн байгаа тань сонсож байна уу? За одоо би алчаа хийнэ. Сая танаас алцсан баг. Угаас би удаалтаа. Жохон их болсон уу? Болсон уу? Энэ одоо ашигтай бэлтгэлтэй йогурт. Би сайтай юм хийх гэсэн. Ушаа. За одоо усыг зүгзээ муу хамтаа. Юуяа хаа. Тайныг үдээ. Накатага. Би тэгтээ энэ өгчнөөс нь идэггүй. Юм мэдээгүй. Йогурт ийм самар, пандар, салаатны навч өгсөй хийгээд йогурттай, гүнжи өртэй хийгээд идээрэй. Гоёртой юм байна шүү. Хань хүүхдүүд болохоор өгчнөөс нь идэхгүй. Миний жоохон гашуурэ инээд төрж байгаа шаа. Баяртай.